Сайн бацхан өрхөн үзэгчдээ та бүхний энэ өглөөний ямар амгалан айлтган мэдчлээ. За өглөө бүхэн үзэгч тантай студийнхаа зочныхаа амраас маш олон зочдыг уулзуулж сонирхолтой яриаг өрнүүлдэг кофе цай ярилцлага нэвтрүүлэг. Энэ удаад нэвтрүүлгийнхаа хүндтэй хойморт олон улсын сэтгүүлч, тоймч, MN World, за YouTube сувгийн эрхлэгч, Яндан самбуугийн Батбаяр хэмээх одоо эрхэм хүндтэй сэтгүүлчийг урьсан байна. Өглөөний мэндийг хүргэе танд. Өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Намайг урьсанд туйлах баярлж байна. UBS News-тагаа ингэж олон жилийн дараа иргэн уулзж байгаадаа их баяртай байна. За би өөрөө UBS News-ийн бас л одоо хамт олонны одоо нэг байсан гэж хэлж болно. 2003 оноос хойш UBS News-тэй маш их олон жил хамтран ажиллаж байгаад тэгээд ер нь бол 2012, 13 он хүртэл хамт ажилласан, олон контент хамтарч хийсэн, хамт ер нь бол уран бүтээлүүд хийжсэн. UBS News маань анх үүссэн цагаас эхсүүлэн их олон одоо хувийн телевизийн студиудтай хамтран ажиллаж ирснийг чи мэдэх байх. За тэр олон телевизийн студиуд бол одоо бүгд л энэ Монголын хөгжлийн одоо Монголын телевизийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн студиуд байгаа. UBS News-с бүгд л угшилтай, гаралтай. За тэгээд телевиз хөгжиж олон телевизүүд задран одоо бий болж ингэж гарч байхад UBS News-с телевизтэй хамтран ажилладаг байсан олон студиуд ингэж бас уран бүтээлээ өөр телевизүүд өгчөж байдаг юм. Ингэж Монголын телевизийн урлагт бол UBS News яалтчгүй хамгийн том хувь нэмэр оруулсан юм телевизийн хамт олон гэж боддог. 2092 онд би үүссэн гэж боддог. Тэгэхээр чи одоо бараг 32 жилийн түүхтэй энэ том телевизийн хойморт иргэн ирж одоо хамт сэтгүүлчтэй ярилцсан сууж байгаа туйлын баяртай байна. Нөгөө талаасаа би бас одоо 20 гаруй жил телевизийн урлагт одоо сэтгүүлч ажил хийгээд ингээд явж ирсэн. Тэгээд өчигдөр би өөрийн чинь урилгыг аваад тэгээд бас бодож сууж байлаа. Оройдоо би чи одоо телевизийн урлагтаа сэтгүүлчийн ажилтаа холбогдоод 20 гаруй жил болж байгаа юм байж. Ерөөсө телевизийн ярилцлаганд өөрөө өргөдөж орж үзсэн юм байна. Хүнтэй л ярилцаж үзсэн, хүнээс асуулт тавьж үзсэн, хүнийг ингэж яриулж үзсэн, хүний дотоод сэтгэлийг ингэж өнгөж илүү тод харуулах гэж илүү одоо тэр хүнийг мэдэх гэж ингэж зорддог байсан болохоос ш. Өөрөө би одоо сэтгүүлч асуултанд хэрхэн одоо хариулт суух вэ гэдгийг бодсон ч гівгүнд айдас үрсэн. Тэр үднээс жоохон сандарч иж магадгүй уучлаарай сэтгүүлчт одоо үзэгчт маань. Тийм болохоор маш их баяртай байна. Туйлыг таатай байна. Та бүхэнд хамтран одоо иргэн уулзж байгаа да. Тэгээд телевизийнхаа хамт олонд баяр хүргэе. Үнэхээр сайхан байна. Ирээд одоо олон жил би UBS News-ийн сайхан хиймарлаг энэ танхимд ирж үзээгүй. Олон жилийн өмнө бол байнга л ирж өдөр бүхэн л энэ уран бүтээлээ хамтран хийж ингэж явж ирсэн хүн. Тэгээ өнөөдөр ингээд харсан чинь хоёр давхар байсан телевизийн барилга маань 4 давхар болцсон. Уран бүтээлчдийн одоо нүүр царай шал өөр болсон тийм ээ. Миний таньдаг байсан үеийн ихэнх уран бүтээлчд одоо зарим нэг нь тэтгэвртэй гарсан тийм ээ. Зарим нэг нь одоо өөр телевизлөө орсон ч байдаг юм уу. Гэх мэтчлэн маш их залуучсан байна. Тэгээд ихэвчлэн дандаа танихгүй улсад болсон байна. Тэгтээ сайхан байна. Сайхан байна. Тэгээд одоо бидний үзэж байгаа өглөөний манай UBS News-ийн үзэгчтэй дахин одоо энэ өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Ямар ч тач урилга хүлээж авсан танд баярлалаа. Нэвтрүүлгийн уламжлал ёсоор таныг кофегоор дайлъя. Бид зочтой кофе юм уу хамтдаа сайхан цайгаар дайлаад өглөөг эхлүүлдэг. Баярлалаа. Ямар ч тач та түрүүн хэллээ 1992 онд байгуулагдсан түүхтэй энэ телевизийнхаа нэг нь одоо эдис болж уран бүтээлийнхаа тогоонд чанагдаж өөрийн хийсэн уран бүтээлээ манай эфирээр гаргаад 20 гаруй жилийн өмнөөс одоо хамтын ажиллагаатай байсан телевиз дээрээ хүрэлцэн ирэх гоё байна гэд мэдээж одоо зарим үзэгчид яг одоо үзэж суугаа үзэгчдийн зарим нь мэдчихэж магадгүй юм хөгжлийн гарц Америкийн өнгө гэл олон сайхан уран бүтээлээ телевизийн эфирт нийлүүлж олон үзэгчдийн таашаалт нийцүүлсэн нэвтрүүлгүүдийг хүргэж байсан юм олон улсын сэтгүүлчтэй ярилцахад бас жоохон сүрдэн байна. Баярлалаа, баярлалаа. Би бас тантай уулзсаас өмнө танаа одоо энэ эфирийн редакторд бас хэдэн зургнууд өгсөн байгаа. Одоо миний нэрэнд бас тэр зургнуудыг оруулаад эвлүүлээд явчих байх. За би бол хөгжлийн гарц гэж нэвтрүүлгээр анх уран бүтээлээ эхэлж байсан. Тэр бүтээлийг ингээд хийх гэж байхад анх зориг өгж, урам өгж одоо манай телевизтэй хамтран ажиллаач. Чи орос хэлтэй, унган орос хэл. Би орос сургуульд төгссөн. Тэгээ унган орос хэлтэй, дээрээс нь англи мэдлэгтэй ийм одоо хүн хэрэгтэй байна. Тийм болохоор одоо Монголын энэ Монголд байгаа олон улсын энэ олон дипломат газрууд байна. Эдгээртэй хамтран ажиллах юм хүн хэрэгтэй байна гэж UBS News-ийн захирал балгач юу. Захирал ингэ санал тавьсан. За тэр саналыг анх хүлээж авахдаа их айцтай би одоо телевизийн урлагт ерөөсөө мэдэхгүй, телевизийн урлаг гэдгийг мэдэхгүй, сэтгүүлчийн ажил гэж юу гэдгийг мэдэхгүй. За тэгээд тэр саналыг
маш их нааштай хүлээж авал хамгийн анхны одоо телевизийн камерыг Бээжин рүү очиж аваад тийм худалдаж очиж аваад тэгэл монтажны аппарат авчир тавиал тэгэл уран бүтээлээ эхэлж байсан. Тэгэхэд UBS телевизэд одоо ажиллаж байсан уран бүтээлчд Монголын ер нь бол хамгийн нэртэй дүртэй одоо операторч байдаг юм уу, гэрлийн тавьдаг одоо гэрэлтүүлэг тавьдаг хүн ч байдаг юм уу, хамгийн сайн дууны инженерүүд, хамгийн сайн найруулагч нар бүгд л энчээ байсан. Тэр сайхан хүмүүс одоо над дээр бүгд хурж ир зөвлөгөө өгч гэрлээ ингэж сэтгүүлчийн ажлыг ингэж хийдэг юм. Энд чи юус анх сэтгүүлч гэж одоо юмыг мэдэхгүй хүн бүр анханаас нь хичээлийг зааж байгаа. Нурууны юм байх хэвээр, цэгц байх хэвээр, яриа хэлчих юм байх хэвээр, үгний баялагч юм байх хэвээр. Гэх мэтчлэн бол бүр энэ телевизэд анх ингээд уран бүтээл хийж эхлэхэд надад энэ сайхан телевизийн хамт олон надад бүх юмыг анханаас нь зааж өгсөн. За тэгээд хөгжлийн гарц гэж нэвтрүүлгийг одоо үзэгч та бүхэн санах юм бол тухайн нэвтрүүлэг маань ихэвчлэн Монгол улсад байгаа гадаадын элчин сайдын яамдуудыг өргөн оролцуулж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг тийм ээ. Ер нь бол хоёр орныг илүү дотн харьцааг яаж үүсгэж болох вэ гэдэг ийм талаар нэвтрүүлэг байсан. Тухайн нэвтрүүлэгт маань анх зөвхөн Монгол улсад байгаа гадны элчин сайдын яамдууд оролцдог байсан бол сүүлдээ энэ маань газар авч Бээжинд байгаа одоо Монголыг харьяалдаг бусад улс орны элчин сайдын яамдууд надлуу шууд холбогдож тийм ээ. Би одоо Монгол улсад итгэмжлэгч бичгээ консулууд тийм элчин сайдууд Бээжинд суугаа элчин сайдууд манайхыг бас хамаардаг байсан байхгүй. Одоо жишээ нь Шведийн элчин сайд гэтэл одоо Монгол улсад Монголын ерөнхийлөгчд итгэмжлэгч бичгээ барихтаа танаа нэвтрүүлгээр орё гэдэг. Гэх мэтчлэн энэ бол сүүлдээ бүр юм яг Монгол улсыг гадаад ертөнцтэй холбодог ийм телевизийн сувг болоод явцсан. Уран бүтээл бол маш сайн хүрдэг байсан. Нөгөө талаасаа би тэр үед бас одоогийн сайн контентыг бол олон телевиз нэгэн зэрэг цэцдэг шүү дээ. Яг тэр үн шиг одоо зүйл тухайн үед би бас сэдэн одоо хийж байсан байгаа. UBS телевизтэй хамтрах хажуугаар 100-ны мэдээ гэж сонин байдаг байсан. 100-ны мэдээ сонин дээр манай нэвтрүүлэг тэр чигээрээ гардаг байсан. Бүх одоо миний ярьж байгаа асуулт тавьж байгаа зүйл тийм ээ тухайн улс орны элчин сайдын ярьж байгаа юм тэгээд бүх юм ингээд нэг нүүр болоод хөгжлийн гарц гэж байдаг байсан. За тэрний зургийг би бас авчирсан байгаа. Тэгээд энэ одоо яриан дундуур оруулаад тавьчихна. Тэгэхээр тэр маань бол маш сайн хүнд хүрсэн. Нөгөө талаасаа бол элчин сайдын яамдууд өөрсдөө одоо манай баярын үндэсний баяр хэдэн сар хэдэнд болно шүү. Танаа нэвтрүүлгээр орно шүү гэж ингэж захиалга өгдөг болцсон. Энэ нэвтрүүлэг маань ер нь бол 3-4 жилийн хугацаатай явсан. 2003 оноос эхлүүлээд 2007 он хүртэл явсан. За энэ хугацаанд бүх улс орны элчин сайдын яамдуудтай маш сайн харьцаатай, маш дотн байсан. За тэгээд Америкийн эцэг улсын элчин сайдын яамтай их дотн харьцаатай, бүх зүйл дээр нь оролцдог, бүх одоо хэвлэл мэдээллийн асуудалтад нь бас санал асуудаг тийм ээ. Ийм байдалтай байж байгаа надад өөртөө Америкийн эцэг улсын одоо Voice of America гэж аюул том телевиз байдаг. Анхны Америкийн эцэг улсын гадаад бодлогыг гадаад улс орнд сурчлах зорилготой ийм телевизийн улсын сувг байгаа. Энэ дээр очиж танах өөрөө очиж ийм нэвтрүүлэг контент хийх хүсэл сонирхол байгаа юу? Бид нар холбоод үгүй. Ер нь бол Монгол гэсэн одоо дэлхий дээр 45-6 хэл байдаг. Одоо үндэстнүүдийн хэл тийм ээ. Монгол хэл тэр одоо олон хэл донд хамгийн эртний хамгийн одоо содон ихшлэхтэй тийм ийм сайхан хэлтэй. Тэгэхээр ийм хэл дээр одоо Voice of America гэж бүр 1930 онд үүсгэж байгуулсан тэр телевиз тэр одоо агентлаг монгол хэлээр ганц ч одоо нэвтрүүлэг хийж үзсэн хүн байна. Тэгэхээр хамтраад ингээд нэвтрүүлэг хийвэл яасан юм бэ гэдэг. Ийм бусад улс орны хэл дээр бол яваад байдаг. Одоо ч гэсэн явж байгаа. Ер нь бол бүхэл улс орны хэл дээр явдаг. Араб дээр одоо юу гэдгийг Африкийн улс орнуудын хэл дээр хүртэл явдаг юм байж Монгол дээр л явдаг. За тэгээ 2007 онд надад Америкийн эцэг улсын элчин сайдын яамнаас чи очиж уулз энэ олон улсын сэтгүүлчийн виз ав ингээд яв гэдэг. За тэгээд 2007 онд очиж би Voice of America телевизийн сувгийн одоо Дахаят гэдэг араб тийм захирал байсан. Араб гаралтай хүн гэхдээ Америк иргэн. За тэгээд тэрнтэй уулзаад ирж хахад тэр араб хүн бол өөрөө Монголыг маш сонирхдаг тийм хүн байсан. Маш сайхан яриа өрнүүлээд бид хоёр 3-4 цаг ярьж суугаад за хоёулаа төслөө хэрэгжүүлээ. Монголоос хэдэн сэтгүүлч байх юм? Яаж өрөөгөө бид нар зохион байгуулалттай байх юм? Ямар одоо контент хийх үү? Ямар нэртэй байх үү? Гэх мэтчлэн бүх төслүүдээ эхлүүлээд ингээд төслөө бичээд явж итэл 2000 тэр чин 7 оны нэлээд сүүл рүү очсон байсан. Тэгтэл 2007 оны сүүлд одоо үзэгч та бүхэн мэдж байгаа бол дэлхийн эдийн засгийн хямрал болсон. За нөгөө хаяат чин гівгүнт над руу яриад Батбаяраа ирээсэн бүх юм чин болохоо байлаа. Яасан бэ гэсэн төсөв нөгөө Америкийн эцэг улсын төсөв 10 сарын 1-ээр дуусдаг. Иргэжлийнхаа төсвийг бол 10 сарын 1-ээс одоо 12 сарын 31-ний хооронд одоо төсөв хэлцэхтэй батлагдаад ингэ явах хэвээр. Монголын контент оруулна гэсэн ийм төсөв бид нар ингээд
бэлдээд ингээд оруултал маань харин бүх дэмжигдэх байдгаа ер нь бол Voice of America-гийн ихэнх төсвийг ингээд хямчлаа. Бид нар бас өөр орон улс орны хэл дээр хийдэг бас ганц хоёр контентоо ч гэсэн хасгаар болчлоо. Тэгээ уучлаарай хот хоёр одоо бид нэрээс та яаж чадсангүй чи тэгээ манай одоо эфирээр явах зүгээр бас очсон байгаад би очсон байгаад. За тэгээд мэдээч хэрэг дэгнэл очсон юм чи тэдний телевизтэй би хамтарч ажилласан нэг хэсэгтэй Оросын дуу хоолой гэдэг дээр нь ажилласан. Би ч өөрөө орос хэлтэй. За тэгээд үндсэндээ би дараа нь 4-5 сар бараг тэмчээ үндсэндээ энэ гэрээг энэ төслийг хэрэгжүүлэх явж байгаа дуусаад буцаж Монголд ирээд элчин сайдын яамд Америкийн хэвтсэн улс элчин сайдын яамд бүхэл одоо юмудаа яриад ингээд хэлсэн. Ийм болсон. За тэгээд бол одоо монгол хэл дээр явах Voice of America юм бол бүжиггүй боллоо. Гэтгсэн чи өөрөө уран бүтээл хийж болно шүү дээ гэсэн саналтай байх л нэрээ би яагаад өөрөө уран бүтээл хийж болтгоо Америкаас. За тэгвэл би гэр бүлээ аваад явъя гэдэг. Ингээд би олон улсын сэтгүүлчийн гэж виз 3 жилийн хугацаатай олгодог. За энэ бол ер нь бол Америкийн визний англиар наваад үзэх юм бол өөрөө дипломат визтэй дүүцхүүц виз гэж ярьдаг. За энэ визний хүчрэг хүч бол амар юм билээ. Би тухайн үед ерөөсөй ойлгохгүй байсан. Америк элч сайдын яамны одоо консул хүүхэн надад тэр визийг өөрөө бүр гардуулан ардлынхаа өрөөнд өгөхдөө хэлжсэн. Батбаяра энэ виз маш мундаг виз шүү, тийм ээ. Хэрв арган сэтгүүлчд өгдөг. Бид нар ийм визийг бол өгөхдөө бол бага хэмжээний хугацаатайгаар өгдөг. 3 сарын, 6 сарын бүр сэтгүүлчдэд өгдөг. Тэгэхдээ ингэж 3 жилээр өгдөг нь бол ховроо. Энэ бол чамд бидний өгж байгаа итгэл одоо юу шүү, тийм ээ. Тэгээд сайн ажиллаараа нэвтрүүлгээ сайн хийгээрэй гэдэг. Ингээд надаа олон улсын сэтгүүлчин 3 жилийн виз өгөөд гэр бүлээр маань надыг ингээд Америк руу явах эрхийг маань дарж өгсөн. За тэгээд Америкт очиход мэдээж хэрэг олон улсын сэтгүүлч гэдэг үүднээсээ тэнцээ байгаа гадаад явдлын яам буюу State Department-ийн олон улсын хэл мэдээллийн албануудыг маш сайн хүлээж аваад за тэнцэнээс нь орон байрны одоо тийм орон байрыг хөнгөлттэй өгдөг бас тийм төсөл байдаг. Тэр одоо сэтгүүлчдийг ирж байгаа гадны сэтгүүлчдэд бас тусламж хэлбэрээр тийм ээ одоо маш хялбар, маш хөнгөн тэгээд хамгийн гол нь цагаан ордонтой маш ойрхон юм болцооны хамгийн айтайхан дүүрэгт маш хямдхан баргалж үнгүй шахуу юм орон байраар хангадаг. Гэх мэтчлэн бол Америкийн засгийн газраас маш сайн дэмжлэг туслалцаа үзүүлж анхны одоо Америкийн өнгөч нэвтрүүлэг уран бүтээл гарч ирсэн. За Америкийн өнгө нэвтрүүлэг маань 2007 оноос эхлүүлэн 2012 он хүртэл 5 жилийн хугацаанд 200 гаруй дугаар гарсан байдаг. За 200 гаруй дугаар маш сайхан нэвтрүүлгүүд байдаг. Гэхдээ эдрийг одоо би буцаагаад YouTube дээр тавих гэхээр бол одоо цаг хугацааны үед ерөөс амжихгүй байгаа. Архивууд бол байгаа. Тэр архивуудыг гэхдээ дараа нь би гаргана гэсэн бодолтой байгаа. Энэ бол юм чинь удах тусмаа илүү амттай болдог, чанартай болдог, улам гоё үнцэнтэй болдог шүү дээ. Тэгэхээр мэдээж яг энэ түүний яриад байгаа Америкийн нөгөө хөгжлийн гарц ч гэсэн бүгд байгаа архиваар. Сонинууд нь хүртэл бүр ингээд сонингуудыг юу яатсан хадгалсан байгаа. За тэгээд нөгөө элчин сайдууд орж ирсэн бүх одоо элчин сайдын бичлэгүүд хүртэл бэлэн байгаа. Тэгэхээр эдрийг би бол архивлж байгаа сүүлнийг 50 одоогоор бол 50 чамчихгүй байгаа. Түүх тийм хоёр улсын харьцаанд бол маш нэмэртэй, маш их чухал ярианууд бол тэнцээ зөндөө байгаа. Орос элчин сайдын яам одоо тухайд элчин сайд Гаворин гэж хүн байсан. Гаворин бол Монголд элчин сайдаар томилогдож ирэхээс өмнө Оросын Иркутск мужийн аман захирагч байж байгаа. Тэгэхээр Монгол томилогдож ирсэн хүн байдаг. Тухайн үний ярьж исэн бодлого, явуулж исэн бодлого, хоёр улсын хуршийн одоо бодлого өнөөдөр явуулж байгаа хуршийн бодлогын хажууд бол шал өөр болцсон. Гэхдээ энийг хэд ярих юм бол одоо манай нэвтрүүлэг маань нөө цай юу, кофе юу биш улс төр болоо явчих. Тэгэхээр би одоо энэ талаар бол одоо би чинь анх яриад байгаа зүйл нь анх би ингэж олон улсын байдал, олон улсын сэтгүүлч, олон улсын тоймч гэдэг бараг шууд ингээд ийм том сэдвлүү ороод явцсан. Тэгсэн мөртлөө дараа нь Америкт очингуудаа Америкийн өнгө гэдэг зүгээр Америкийн соёл, зан заншил, за дээрээс нь нөгөө Америкт аж төрж байгаа монголчуудын амьдралыг үзүүлэх ийм нэвтрүүлэг болоо явцсан болохоор анх миний нөгөө олон улсын тойм, олон улсын байдал, олон улсын геополитик гэдэг асуудал маань зөвхөн Америкийн одоо дотоод асуудал руу нэвтрүүлэг контент явцсан. Сүүлд би бодоод буцаад энэ одоо олон улсын байдал руу орё гэж бодоод 2005 оноос хойш YouTube сувг ажиллаж эхлээд одоо Emmanuel гэдэг үзэгч та бүхэн одоо надыг үзэж байгаа үзэгч маань ч гэсэн таньжиж магадгүй. За тэгээд тэрүүн дээр бол одоо Joe Oster, Joe Aylal, Joe Live гэсэн юм 3 төрлийн контент хийгээд явж байгаа. Тэд нэвтрүүлгийг үзсэн. За энэ хүү контент бол Joe Oster гэдэг маань бол миний төвний одоо яриад байгаа хоёр улсын хооронд харьцаа гэсэн бол одоо Joe улс төр маань бол гадаад улс орны одоо түүхийг харуулах. Гэхдээ түүх нь ямар үндэсний бүр Joe улс төр талаар тийм ээ.
яаж одоо тухайн улс орн одоогийн хөгжил төрхийн тулд ямар зовлон бэрхшээлийг туулсан, ямар хуу дайд ажиг туулсан ч гэдэг юм уу тийм ээ. Энийг тэгтээ би энэ контент хийхэд аль болохоор тухайн улс оронд нь очиж хий гэсэн бодолтойгоор хийж байгаа. Тэгэхээр миний одоо жоо улс төр нэвтрүүлгүүд бол жишээ нь одоо Кубад очисон бол Кубын яг нөгөө Америк Кубын хурцсан асуудал, Карибын кризис юунаас болсон гэдгийг үзүүлэх жишээтэй тийм ээ. Сая би жишээ нь бол өгүүл Германд очисон жоо улс төрийг хийх гэж. Тэгэхэд бол одоо Гитлерийн тэр агуу төрөмгөөллийн бодлого нь юунаас эхэлсэн, хэдэн оноос эхэлсэн, яаж тэр анх Австри улс руу дайрсан гих мэтчлэн одоо юмыг бол бүр түүхийг тэгтээ тухайн улс орноос нь харуулах жишээтэйгээр ингэж явж их мөнгө зарж байгаа, их том одоо төсөл байгаа. Гэхдээ бол өөрийнхөө болцоогоор дэмжлэгтэйгээр олон хүн дэмждэг ингэж явж байгаа. Тэгээд YouTube сувг маань бол нэг ийм хэлбэрээр яваад байгаа. Тэгээд буцаад нөгөө хөгжлийн гарц нэвтрүүлэг шинээр эхэлсэн юм. Ер нь бол хөгжлийн гарцыг арай л биш. Гэхдээ ер нь бол хөгжлийн гарц гэдэгтэйгээ ер нь бол дүүцхүүж жанр нь бол тийм нэр өөрчлөгдчихсэн. Тэгэхээр би ер нь бол одоо 20 бараг 20 гаруй жил ингээд телевиз урлаг за энэ сэтгэл зүй сэтгүүлчийн ажилтай холбоотой ингээд ажилласан байхад одоо төрөнийх нь бараг 70% нь бол их хвчлэн дандаа гадаад улс орн, эдийн засаг, улс төр, геополитикийн талаар ярьсан байгаа. Тэгэхээр яалтчгүй би бол одоо олон улсын тавимч олон улсын сэтгүүлчхээс өөр арга алга. Тэгээ энэ талаараа ч явж байгаа, энэ талаараас нэлээд төлхөө явж байгаа, судалгаа, дүгнэлт. За ялангуяа би одоо зүгээр энийг авчирсан байгаа би нөгөө олон улсын сэтгүүлчгээд яриад байгаа шүү дээ. Жишээ нь одоо энэ маань бол олон улсын нөгөө Америк нэгдсэн улсын гадаад явдлын яамны олон улсын сэтгүүлчийн үнэлэх юм байгаа. Энэ үнэлэх бол надад бол бүх юмны үүд хаалгыг нээж өгдөг гэж болно. За зөвхөн энэ үнэлэх бол Америк нэгдсэн улсын бүхэл төрийн ордон, одоо цагаан ордон, конгресс одоо юу гэдгийг тийм ээ, Нью-Йорк хотдох төрийн байгууллага бүх том одоо байгууллагууд орох хэрэг нарталтай бичээстэй байгаа. Тэгээ энэ маань өөрөө баркодтой код уншуулахад ямар ч одоо өөр бичиг баримт үзүүлэх шаардлагагүйгээр ингээд орох хэрэгтэй байдаг л да. Тэгээд энэ одоо үнэлэх маань ганц одоо Америк нэгдсэн улстай биш. Ер нь бол дэлхийн бүх улс орнд энүүгээр явчихж байгаа. За ийм байгууллагын ийм сэтгүүлчин гэж байна. Одоо танаа улсад ингээд би хэднээс хэдний хооронд очноо. Би одоо ийм контент хийж байгаа. Жишээ нь улс төр нэвтрүүлэг бол одоо юу гэдгийг Чехийн 68 оны хувьсгал яаж болсон талаар ийм контент бэлтэж байгаа юм аа. Гэхдээ тэдний хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрсдөө хэвлэл мэдээлэл нь гадаад явдлын яамных нь хэвлэл мэдээлэл хариуцсан улсууд нь өөрсдөө холбогдоод за бидний зүгээс бодол өөрсдөө чинь ийм материалууд бэлтгэсэн байгаа. Ийм дуу төрснүүд байна. Ийм юмнууд авах уу гэд. Энэ мэтлэн одоо надад бол энэ аягүй их тусал болдог. Нээлттэй болгож өгдөг. Олон улсын сэтгүүлчдгээр бол хаал хаана. Тэгээ сая би энийхээ үүргийг бас аягүй сайн гаргасан зүйл нь бол үнэхээр энэ надад хэрэг болсон зүйл. Сая би Киев хотод очисон. Украин улсад. Украин улс үзэгч тавд мэдж байгаа. Өнөөдөр бол дайнтай байгаа тийм. За ингээ. Хоёлаа тэгээд буцаад нөгөө Америкаас хэрхэн яагаад буцаад ирвэ? Ирснээсээ хойш маш олон одоо энэ YouTube сувгийг ажилуулангаа олон улс орнуудаар за тухайн улс орны одоо яг л нөгөө хүндрэл бэрхшээлтэй байгаа яг өнөөдрийн амьдралын хэмнэл өнгө төрхийг харуулсан нэвтрүүлгүүдийг хийж одоо үзэгч бидэнд хүргэж байна. Яагаад тэгэхээр бид нар магадгүй та сүүлд бас нэг Украин яваад ирсэн байсан тий. Орос Украины асуудал гээл жоохон улс төрчсөн маягаар ч юм уу нэг олон улсын одоо гадаад мэдээнээс ч юм уу нэг халтхан мэдээ аваад өнгөрдөг л дөө. Таны нэвтрүүлгээс бол нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг бас авч чадах үс мэдээллийг үзэгчдэд хүргэхээр зорж ажиллаж байна. Тэг ингээ хоёул дараалттай ярьчих уу? Тэгээ. За Америк нэгдсэн улсаас би ирээд одоо жил гаруй болж байна. Гэхдээ ер нь бол надыг Америкт 2007 оноос хойш тэр чигээр очиод ингээд байнга байсан гэж хүмүүс бас бодож болохгүй. Ягаад гэвэл би жил бүхэн ирдэг байсан. Зүүнийхээ амралтаар Монголд ирж амардаг байсан. За дээрээс нь би 2012 оноос 14-ний хооронд Монголд 2 жил байсан. Гэр бүл яг Америкт үлдсэн хүүхдүүд 10 жилийн сургуультай байсан болохоор тэр хугацаанд би бас Монголд 2 жил ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга 2 жил хийж үзсэн. Элбэгдэрчийн. За төрийн албанд бол 2 жил ажиллаж үзсэн гэсэн үг. Монголын төр ямар байдгийг, төрийн зохион байгуулалт ямар байдгийг, механизм нь яаж ажилтгийг, төрийн аппарат яаж хоорондоо зохицолгоотой ажилтгийг гэдгийг бүгднийг өөрөө дэрэгдээс нь хамгийн ойрын хүрээлтэнд нь орж ингэж ажиллаж үзсэн хүн. За тэгээд 2023 онд бол үндсэндээ бол Америк нэгдсэн улсын энэ одоо бүхий л миний бодж байсан том төслүүд бол дууссан гэж хэлж болно. Үндсэндээ бол хүн бүхний одоо цаана гэр бүл гэж байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд маань их сургуулаа төгссөн. Манай хоёр хүүхэд маань Америк нэгдсэн улсад анх очиж байхад нэг нь 10 настай, нэг нь 7 настай очиж ирсэн болвол одоо нэг нь 25 та, нэг нь 27 та болцсон.
том хүүхнүүд болсон. Тэгээ хоёулангийнх нь ажил төрөл нь одоо сургууль соёлоо төгссөөд ажил төрөлтөд орцсон. Үндсэндээ бол хоёулаа өөр хот руу шилжээд явцсан. Одоо ээж аваасаа нүгөөд ингээд нисээд явцсан. Тийм болохоор их нартай ярьж хагаад ер нь бол одоо бид хоёр үүргээ гүйцэтгэсэн юм байна. Америкийн улс бид хоёр бол бүхий л авах тийм ээ болцоо, боломж, мэдээлэл. За өөртөөхөө чадлын хүрээнд бол монголчуудаа мэдээллийг хүргөөд ингээд түгээсэн юм байна. Одоо бол ер нь бол нөгөө гэрээ засаад төрөөц гэдэг шиг тийм баргалж л одоо ер нь бол бид нар гэр бүлийнхаа юм асуудлыг бол бүрэн шийдсэн юм байна. Одоо бол их орондоо очиж сайхан уран бүтээлээ хий мэдж байгаа чадж байгаа юм бас уран бүтээлээрээ дамжуулан Монголын ард түмэнд хүргэе гэсэн бодолтойгоор 2023 оны одоо 5 сард ирсэн. Одоо ирээд одоо жил гаруй яг болж байна. Жил гаруй бол энэ одоо ирчээд за тэгээд яс мэдээж хэрэг ирэхээс өмнө ямар төсөл цааш нь хэрэгжүүлэх үү, яах уу, хийх ажлаа төлөвлөд ирсэн болохоор эренгүүд одоо энэ ялангуяа энэ Жоо улс төр нэвтрүүлэг руугаа нэлээд уран бүтээлийн анхаарал ингээ явсан. За тэгээд ирснээс хойш бол их олон улс орноор явсан. Би одоо Монголд ирснээс хойш Куб руу явлаа, тийм ээ. Бразил руу явлаа. Тэгэл Европын улс орнуудаар нэлээд явлаа. Сая бол сая гэхтэл одоо сарын өмнө би Япон яваад ирсэн, Тайвань явсан. За таны хэлж байгаа энэ Украин гэдэг улс руу би сая 2 сард очсон. За түрүү жил би 5 сард ирчгээд Монголын хэвлэл мэдээллийг анзаараад хараад байхад ер нь бол Украины дайныг бол тэр бүхэн сэтгүүлчд айгаад нэг бол шахалт дарамтч байдаг гэж болно. Нэг бол дээдлийн редакц буюу одоо телевизээс ч юм уу одоо соёнгийн редакторын зүгээс хэлж байгаагаар бол одоо үүрэг даалгавраар бичдэг ч юм уу. Ер нь бол тэр мэдээлэл бол айгүй ховор. Зөвхөн нэг Оросын хуурай мэдээллүүд бол телевизүүдээр яваад байсан. Тэгэхээр Монголын ард түмэн яагаад энэ дайн болсон юм? Юунаас болоод байгаа юм? Яагаад энэ одоо хямрал хурцсан байдал юм болцсон гэдэг талаар нь илүү өөрөө очиж судалж нүдэрээ хараад ингээд нэвтрүүлэг хийх юм бол үнэн зөв байдалд одоо бодит байдлыг үзүүлэх юм болов уу гэдэг үүднээс Украин улсын гадаад явдлын хамт холбогдож одоо би ийм олон улс сэтгүүлч байна ингээд очигээд за дуртай хүлээж авъя гэдэг ингээд урьсан. За Украин руу энэчнээс очиход бол Украин улс мөдөр дайнтай байгаа болохоор агаарын тээвэр байхгүй болсон. Агаарын орон зай нь хаалттай. Олон зүйл хаалттай. Бүх зүйлүүд хаалттай байгаа. Ер нь бол очиход дайн болж байгаа газар руу явна гэхэд хүн бүхэн айцтай. Ялангуяа манай одоо ээж нас өндөр гарсан хүн байгаа. Тийм дайнтай газар явах хэрэг байх юм нөхөө. Тэр чи одоо аюултааш дайнасан чи аюултаа гэдэг. Найз нөхдөч гэсэн чи одоо явах тийм шаардлага байх юм. Одоо дайнтай газар очиод. Би бол ер нь чи мэдэндээ ер нь сэтгүүлчтэй нэг дийг ингээд хөдөлчих юм бол зогсолтгүй явдаг шүү дээ. Уран бүтээлийнхаа төлөө тийм ээ. Юу ч хамаа байхгүй хайхрал. Яг тэр үсэхгүй би явна гэсээр гад явсан. Тэгээд Украинд очиход бол Киев хот харьцангуй яг надыг бол би 2 сард очиход бол анх дайхилж ирсэн бодох юм бол харьцангуй 50 болсон. Ягаад гэвэл Америкийн нөгөө Patriot гэсэн агаараас хамгаалах пуужингуудаа ер нь хотоо тойруулаад тавьчихсан болохоор тэр хот бол гайгүй. Гэхдээ сүүрэл нь ямархуу айхтар болсон юм бэ гэдэг бол очингууд харагдчихсан. Тэр одоо яг Киев хотын үндсэндээ том вокзал, тэр вокзалын хажууд талын том цахилгаан станц бол юу ч хөдөлбөртөнд өртөцсөн тийм ээ. Тэр цахилгаан станц хажуудалд байгаа тэр том олон улсын жочд буудал 40-20 хэдэн давхар тийм шилэн барилга бол тэр чигээр шилнүүд нь хагардсан. Тэрийг засах ямар ч одоо тэгтээ тэргүй тэрийг засаад ингээд дахиад дараагийн удаа дахиад нөгөө цахилгаан станцыг бөмбөгдөхөөл нөгөө буужин ороод ирнэ гэдэг утгаар нь тэр ер нь бол бөмбөгдсөн цахилгаан станцын хавийг ерөөсөө янзлаагүй тэр чигээр орхисон байл. Гэх мэтчлэн бол би одоо тэр Буча гэх тийм ээ Киев хотоос ерөөс 35 км одоо манайхаар бол нэг налаах зайтай ийм газар Буча гэдэг хот байгаа. Киев хотын ойролцоо. Бучад болж исэн тэр айхтар одоо дайны явц, үйл явц тэмцээч юм бол аюулгүй олон ард иргэд амь насаа өргөцсөн зүгээр жирийн номхон иргэд хүргэцсэн ийм хотчууд. Тэрэн дээр очиод харахад тэр одоо хотыг хэрхэн байдалтай болгосон. Тэр одоо орон сууцнуудыг яаж эвдсэн, гудамж талбай ямар байдалтай болсон. Бүгднгийн зургийг хараад тэгтээ Украин улс бол маш их нийтж ард түмэн юм байна гэж харагдсан. Тэр чинь би 4 сард очиход дайн эхлээд одоо жил гаруул болж байгаа гэсэн үг шүү дээ. Жил за 2 жил жоохон төхөөл ингээл болж байгаа юм байна. Гэтэл тэр одоо зургийг харахад тэр Буча хот бол баргалж газартаа тэрхлэгдсэн байхад сая надад 2 сард очиход буцаагаад бүгднийг цэцсэн. Тэр яг одоо Оросын тэр цанхны цуваа орж ирж исэн тэр гудамж нь бүр алдартай гудамж болцсон. Одоо гадны жуулч заавалч хэрэглээр тэмцээ очиж зураг авахулдаг тэр гудамжинд. Тэрүнд нач би бичлэг хийжсэн. Тэгээд та бүхэн эргээ сонирхон үзэх юм бол YouTube суваг дээр байгаа. Манай миний хийсэн уран бүтээл Киев улсаас Киев Украин улсаас Киев хотоос хийсэн 2 цуврал нэвтрүүлэг байгаа. Та бүхэн үзэж болно. Тэрүүн дээр нь би бас очиж ирсэн. Тэгэхээр Украин улс бол ард түмэн
хэдий зовлонтой, хэдий одоо дайны байдалтай юм байгаа ч гэсэн улс орноо тийм ээ одоо ард иргэдийнхаа тайван байдлыг алдагдуулахгүй гэдэг утгаар тэр одоо дэлбэрэлтэнд хүрсэн хот суурь газруудыг аль болохоор хурдан янзлах, засах, эргүүлээд одоо ард иргэд нь тайван амгалан байгаа гэдгийг мэдрүүлэхийн тулд их зүйлийг хийж байна лээ. Тэгэхдээ Киев хот анзаархад орой үдшил бол гэрлүүдээ асаахгүй лээ. Одоо жишээ нь дайны өмнө бол Киев хот маш их гэрэлтэй, гиганттэй бол одоо улсын нийслэл шүү дээ. Улсын нийслэлтэй 40 гаруй сая хүн амтай тийм том улсын нийслэл болохоор хүн ам ихтэй том хот. Ер нь Европын хамгийн том хөгжилтэй, хамгийн сайхан хотуудын нэг Киев хот. Гэтэл сая надад 2 сард очиод бол Киев хот орой 9 цаг 10 цагаас хойш ер нь бол гэрлүүдээ яг айл орон сууцны гэрлүүд хасаалттай. Гэхдээ гудамжны нөгөө замын гэрэлтүүлэг эдрэг бүгдийг нь хаачдаг юм байна. За тэрийг би яагаад ингэж таадаг юм бол гэж асуусан. Үндсэндээ дайны байдалтай болохоор сансраас одоо нөгөө навигац тэ пуужин хөөрөхөд нөгөө замын гэрэл мэрэл тэр бүхэн их үүрэг гүйцэтгэв. Аль болохоор харанхуй болох юм бол бас онох нь баг гэдэг утгаар тийм байдалтай юм байна лээ. За тэгээд би түрүүний ярих гэсэн юм хамгийн гол энэ үндэснийхээ үүргийг яаж гаргасан бэ гэхээр би нөгөө ерөнхийлөгчийн ордон буюу одоо Киевийн Марианский дворец гэж байгаа. Марианский гэдэг нь одоо нөгөө ерөнхийлөгчийн өргөл гэсэн үг л дээ. За тэр дүүрэг бол ерөөсөө Киев хотын яг төвд байдаг их уулрах газар, яг хажуу талаасаа Днепр голоор хүрээлэгдсэн. Тэгсэн мөртөл хамгийн өндөрлөг газар нь байдаг болохоор тэмцээний ерөнхийлөгч өргөө дээрээс нь тэр Рада буюу Украины төрийн дүм, төрийн одоо парламент гэх юм уу да тийм ээ. Тэр ордонд байгаа. За засгийн газрын ихэнх барилга байгууламж тэр газараа байгаа. Төвлөрсөн газар. Тэр газар ерөөс хамгаалтанд орцсон. Тойроод цэргийн хамгаалт. Цэргийн хамгаалттай өндөржүүлсэн хамгаалт. Бүр том танктай тийм ээ одоо бүр том буунууд их буунууд барьцсан тийм битүү хамгаалт. Тэгээд тэнцээ би нөгөө бичлэг хийгээд камера барьж исэн чил над руу өстө 3 4 талаас цэргүүд ороод ирсэн. Буутай. Тэгэл надад чи ерөөс юм хүн явж байна яаж юм бичиг баримтаагаад. Тэгээд би энэ үнэлгээ гаргаад яасан чил нөгөөдөл чил шал өөр болж байгаа. Үндсэндээ бол энийг цааш гадаад явдлынхаа ямлаа өөртөө асууж хэлээ л дээ. Тэгээд ийм хүн байгаамаа ингэж байгаа ингээд гэсэн чинь 20-т зоонлоо ингэж ойртсон. Энэ бол болохгүй. Хэрвээ бид нар өөрөө чи одоо ийм үнэлэх байхгүйсэн бол шууд шоронд. Хин бэ гэдгийг чинь одоо судалт тийм ээ. За үгүүдээ хэлэхэд бид нар өөрөө чи буутах хэрэгтэй. Ягаад гэвэл war zone одоо дайны нөхцөлд бид нар одоо ерөнхийлөгчийн 20-т юм бүслүү ойрцсон хин нэг ялангуяа над шиг юм царайтай тийм ээ Аз царайтай хүмүүст бас их дургу байгаа. Мэдээж хэрэг та бүхэн мэдж байгаа нөгөө сая ярьдаг Буча гэдэг одоо Ирпен гэсэн Киевийн хотод хэн очт нөгөө Оросын цэргүүд ингэж алаан хядан хийжсэн гэхэлэр нөгөө Бурятууд нөгөө Тува цэргүүд. Тэгээд тэдний ерөөсөө дуран дүрцсэн тэдний камер дүрцсэн тэр одоо бичлэгүүд дандаа Аз цэргүүд Оросын. Тэгэхээр нөгөө тийм Аз царайтай би одоо тэр тэмцээ ингээд нэг камер барьчихад ерөнхийлөгч өргөөлөө ойртоод ирэхлээр надыг буудаж болохоор байсан. Тийм. Тэгэхэд би бол нөгөө мэдхгүй тэнхтээд ингээ яваад тэр надад бол сүулт хэлсэн л дээ. Тэмцээ уганда сайн байсан чи тэр гадна том бичиг анзаараагүй. Тэрүүн дээр ямар ч камер гаргаж болохгүй, зураг авч болохгүй, бичлэг барьж болохгүй. Тийм зураг авч үгүй зургаар утсаарч ирж болохгүй. Тийм зон руу орсон. Энэ зоноос цаашгаа та бол аюулгүй одоо аюултай бүст орж байгаа гэдгээ мэдж байгаа одоо гэсэн юм анхаарал. Би тэрийг анзаараагүй өөрөө ингээд тэр 20-т бүслүүд тавихад орчиж байгаа. Тэгэл надад чинь түн гэл ингээл хідэн талаас аюул урд орж ирдэг юм. Дандаа тусгай хамгаалтын маск тоосон орж ирэл. Тэгэл бүх бичлэгийг шалгаад тэгээд би нөгөө үнэлэхээ үзүүлээд ингээд юу яагаад гадаад хэвтийн амнахаа өөртөө улсууд нуцаар яриад. Тэгээ миний одоо бүх бичлэгийг буцаагаад үлдээсэн. Тэрнээс миний одоо тэр камеранд байсан тэр SC картыг шууд аваад хуглаад ингээл хаях хэрэгтэй юм байл. Үгүй. Тэгээ надад өөртөө ярьж байгаа. Бид нар бол эрх нь бол ийм эрх байгаа. Тэгээд одоо чамаад юм олуулсан сэтгүүлч ялангуяа одоо энэ Америкийн төрийн департамент олуулсан сэтгүүлчд ярьж ингээ явуулъя. Би чинь бол одоо бас Монгол гээд хамаагүй хэлэх юм бол айгүй болвол тий. Тэгэхээр би чинь бол худлал ярьж байгаа байхгүй үндсэндээ. Би Америкийн сэтгүүлч байна тийм ээ. Энэ Америкийн олон улсын мэдээлэл алтны хүн байна. Ийм хүн байна гэдэг. Тэгээд нөгөөдөл чинь надыг бол за. Тэрнээс одоо би зүгээр энийг бас жишээ болгоод яриад байгаа нь одоо Монголын сэтгүүлч нар ч гэсэн одоо надыг явснаас хойш бас явъя очиж үзье гэж бодож иж магадгүй. Их болгоомжтой явах газараа их судалж иж очихгүй бол ер нь дайны нөхцөл байдалтай үед бол Киев хот өөрөө улсын нийслэл яам тамган газрууд их олон газар ингээ тархаа байршсан.
тийм газартай ойрхон газрууд бол хамаагүй бичлэг хийж болохгүй, хамаагүй эвгүй хөдөлгөм хийж болохгүй, бүх юм бол их хориотой гэдэг юм байлээ. Гэхдээ надад яг гадаад явдлын яамных нь улсууд бас дагалдаж явж исэн болохоор ер нь бол асуудал байхгүйсэн. Магадгүй Украин руу ч юм уу очиод ирэхэд эргээд ирсний дараа бусад зүйлд жоохон хаалт үүсдэг гэдэг өмнө хэр үгүй тэр би Украин улсад албан ёсны одоо яг хэлийн одоо ордог шугамаар нь албан ёсоор нь ингэж орж байгаа бол ямар ч асуудал байхгүй. Би бол Украин руу орохын тулд заавалчгүй Польшоор дайрч. Польшоор автобус сууж явж болно, вагонд сууж болно. Гэтэ вагоныхын билет нь олддгүй юм бэл. Аюулгүй олон хүмүүс нааш чааш хавж болно. Тэгэхээр автобусанд би сууж явсан. Автобусаар яг л албан ёсныхаа ингээд хил дээр нь шалгаж хүлгээр нь яагаад штампад харуулаад паспорт дээр ингээд орчих асуудал байхгүй. Энэ дай эхэлж байхад Монголоос их олон нэлээд хэдэн сэтгүүлчдийг Оросын талынх нь Украины дайныг сурвалжлуулах гэж авч явсан юм бэл. Тэр сэтгүүлчд бол асуудал үүсэж байгаа. Ягаад гэвэл тэд нар олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн Украины газар нутаг гэдэг одоо Донбасс ч вэ тийм ээ Крим ч вэ тэр газар нутагт Украины талын зөвшөөрлгүйгээр орсон гэдгээрээ олон улсын санкцд орох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр одоо Украины газар нутагт Монголын иргэн хинч орж болно. Тэгтээ орохдоо заавалчгүй албан ёсны шугамар нь одоо яг Украины газар нутгаас нь ороод одоо юу гэдгийг хэрвээ сурвалжламар байх юм бол Донбасс одоо тэр дайн болж байгаа бүр яг элийн фронт зүг рүү явж болно. Оросын талаас орж Донбасс ч юм уу Кремийг ингэж сурвалжлаад ингэж явах юм бол болохгүй. Болохгүй гэдэг байж болно. Тэгтээ дараа нь бол тэр сэтгүүлч бол буцаагаад одоо 3 дахь улс орн буюу Европ улс орнууд ч өөр улс орн руу орох хэрэггүй болчих. Тийм. Ийм ирэхгүй болчих юм. Зүгээр энийг бас одоо бас манай сэтгүүлчд мэдж яах нь илүүдэхгүй байх. Оросууд бол мэдээж хэрэг өөрсдийнхээ одоо дайныг зөвтгөхийн тулд Монголоос одоо сэтгүүлчдийг бас авч явах сонирхол байж байгаа. Олон сэтгүүлчдээ ярьж байгаа ч гэсэн ийм бас юм сонсогддог. Тэр сэтгүүлчдийг хэлэхэд бол хамаагүй тусгаар тогтносон өөр улс орны одоо газар нутаг руу одоо тэ зөвшөөрлгүйгээр орох юм бол бас асуудалтай юм биш үү гэдгийг хэлэх гээд байгаа. Нөгөө тийм. Тэнд одоо ажиллаж амьдарч байгаа монголчууд байгаа юу? Оюутнууд байдаг юм болов уу? Үгүй яг энэ дан эхэлж байхад бол ер нь бол Украин улсад нэг 100 гаруй монголчууд байсан юм билээ. За Украин улсад Монголыг хамаардаг өргөмжит консул гэж хүн байдаг. За өргөмжит консул надыг Польшид байхад ирж уулзсан. Өөрөө яг Польшид ажиллаар явжсэн болохоор надыг Украинд байхад уулз чадсангүй уучлаарай Батбаяра гэдэг надтай яг Варшав хотод байхад утсаар яриад уулзсан бит хоёр бүр хоолнд ороод. За тэр хүн бол надад бүх процессыг анх ярьсан. Анхнаас нь эхэлж ярьсан. Энэхүү дайн болж байхад хичнээн Монгол оюутнууд яг Украин улсад байсан. Ер нь бол Днепр гэж одоо хамгийн их бөмбөгтөлтөнд бүртээд байгаа тэр хотод нэлээд байсан байгаа. Харьков гэдэг одоо Харьков жинхэнэ дайн болж шүү дээ. Харьков хотод 20 гаруй монголчууд байсан гэж байна. За Днепр хотод байсан. Запорожье хотод нэлээд хэдэн оюутнууд байдаг. За Киев хотод мэдээж хэрэг байсан. Дайн болсон чи ерөөсө тэр оюутнуудыг тэгээ татах ямар ч тийм болцоо боломж байхгүй. Гэр бүл орсон зэрэгүүд ч ороод ирсэн. За тэгээд манай тэр өргөмжит консул гэж хүн бол өөрөө тодорхой хэмжээний бас Украинд бизнес хийдэг бас нэг болцооны болцсон хүн. Тэгээ өөрөө тэр одоо Монгол оюутнуудыг өөрийнхөө боломж болцоогоор тэр Харьков мужийн одоо амбан зарагчч байдаг юм уу? Болцооныхоо улсууд руу ярьж хэлж тийм ээ. Вагонд суулгаж өгөөч. Тэднийг ямар ч сан Киев хот руу хаваачаач. Киев хотод ирэхэд нь би тосч яваад ингээд дараагийнх нь юм явуул ирээд. За дээрэс нь бол Польшид байгаа Монголын элчин сайдын яам бол маш их үүрэгтэй оролцсон юм байлаа энэ дээр. Тэгээ үндсэндээ бол Украин улсад байсан бүхий л одоо хотууд тархан суусан монгол оюутнуудыг маш богино хугацаанд өргөмжит консул Польшийн элчин сайдын яам хоёр хамтран одоо Варшав хотод авчираад Варшаваас тэднийг дахин одоо өөрсдийнхөө нөөц болцоо өөрсдийнхөө одоо мөнгө төгрөгөөр автобусанд суулгаад Львов хот руу аваачаад Львов хот гэдэг нь бол баруун хэсэг Украины хамгийн аюулгүй хот. За Львов хотоос буцаагаад чааш нь одоо Польшийн Варшав хот руу бүгд ингэ татсан гэдэг юм байна лээ. Тэгээд тэр бүхнийг ярьжсэн. За Украин улс бол Европын улс орны одоо гишүүн улс биш болохоор Украины визтэй тухайн улс оронд амьдарч ирсэн оюутнууд бол Украинаас чаашаа явах хэрэгтэй байхгүй Европ улс орн руу. Гэтэл бас энэ дайн гараад энэ нөхцөл байдлын болсон чинь нөгөө Польш улс Монголын оюутнууд дүү таалга нээгээд Польштой төр байрлуулах одоо боломжтой гэдгээ нээгээд тэгээд ингэсэн нөгөө Украинд сурж ирсэн монгол оюутнууд тэр завшаан гэдэг юм уу тэр одоо дэлхийн нөхцөл байдал ийм хэцүү ч гэсэн бас зарим улсууд нь хэрэг болоод Европын улс орнд сургуулаа шилжүүлээд тэгээд зарим нэгэн оюутнууд нь Польшид зарим нэг нь бол одоо юу гэдгийг Герман руу гараа явцсан Германд ажилдурж байгаа.
За зарим нэг нь мэдээж хэрэг Монгол руугаа буцаж ирсэн ийм улсууд байгаа. Ер нь бол одоо хоёр талтай яг хуу нэг нь ийм болсон ч гэсэн нөгөө талаас бас тэр оюутнуудад давуу талууд бий болоод Европт одоо гарах, Европт сургуулаа шилжүүлэх тийм ээ. Би одоо сургуулаа өргөжлүүлмээр юм. Гэхдээ одоо Украинд дайн болж байгаа бол би танаа улсын сургууль сурах гэхлээр Польш улс бол үгүй гэж шатахгүй хүмүүнлэгийн үүднээс. Тэгээ Польшийн их олон дээд сургуулиуд Монгол оюутнуудыг өөрсдөд авсан юм байна. За зарим оюутнууд Германы сургуулиуд руу орсон байгаа. Тэгэхээр бол энэ бас аюул их монголчууд бас боломж өгсөн. Энэ бас нэвтрүүлгээрээ дамжуулан Польшийн өргөмжит консул би одоо нэрийг мартцсан байна. Уучлаарай. Би бас зургийг бас өгчээ дараа нь калаш дундуур нь орлоо тавьчихна. Тэгээ тэр хүн бол маш их Монголын оюутнуудад тусалсан байдаг. Тэгээ Монголын одоо элчин сайд хингэлээ би нэрийг мартчихж Польшд байдаг. Тэр элчин сайд бол маш их тусалсан. Ийм зүйл байдаг юм билээ. Тэгээ өнөөдөр бол яг надад 2 сард Польшд очих, Украинд очиход Киев хотод амьдардаг ерөөсө ганц л хүн байна. Тэр хүн надад их үйлчилсэн бас тусалсан. Тэгээд Украин их нэртэй, 2 сайхан хүүтэй, 2 хүн Монгол нэртэй, яг Монгол төр төрхтэй. Ер нь бол Украин одоо Европ царай гэхээс илүүтэй 2 хүн яг ерөөсө Монгол царайтай. Их хөөрхөн 2 бандтай тийм Монгол Цогтбаатар гэдэг нэг залууганд очсон. Тэгээд Цогтбаатар бол өөрөө их сайхан аж төрч байна. Украинд тэр дайнд ажинтаа тийм газар ахад чинь аюу сайхан Киев хотын хамгийн тийм баячуудын хамгийн бололцоотой боломжийн хүмүүс амьдардаг дүүрэгт их гоё 2 бүр том хаусанд нэг хаусанд нь амьдраад нэг хаусанд офис хийцэн тийм ээ. Тэгээд амьдарч байгаа монголчууд хүртэл байна. Хаштай юу да тийм нэг гэсэн Монгол. Ер нь бол их олон улс орноор би ингээ явж исэн. Хааж чадсан монголчууд ер нь бол ийм маш амжилттай явдсан шүү. Би сайн ярихад маш сонирхолтой байна. Нэгэн улс орныг яриад бидний нэвтрүүлгийн хугацаа бас дуусгах гээд байна. Найруулагч дуусгахыг сануулж байна. Хамгийн сүүлд хаагур яваад ирв. Тэгээд та чинь түрүүхэн нэвтрүүлэг эхлэхийн өмнө би ч одоо 20 гаруй жил хүнээс л асууж исэн болохоос хариулж ирсэнгөө гэдэг. Харин гэтэл надад одоо асуух боломжийг бас олохгүй шүү. За уучлаарай. Би бас сүүлийн үед лайв хийгээд байгаа тэрүүгээр бас өөрийгөө бас нэг яриад ингээ халаад эхэлчих юм бол бас нонстоп буюу зогсолтгүй ингээ ярьдаг бас хүн юм шиг байна гэж анзаарчихсан. Миний одоо сүүлийн лайв бол 2 цаг нэг ингээд камера асаагаад өөрөө камерынхаа өөдөөс хараад ингээд яриад эхлэхэд 2 цаг тасралтгүй ярьж чилээ. Тэгэхээр би бас ингээд яриад байх юм хоббитай юм шиг байгаа. Зүгээр тэгэхээр ажил үтсэн зүйл ярьж байгаа учраас тий. Харин тийм байх. Тийм. Тэгэхээр ер нь бол анх сэтгэл ингээд орж ирэхэд ингээд айцтай байсан бол сэтгүүлчнийхээ хараад ингээд ойлголттой илүү их ийм тайван болдго юм байна гэдэг бас үний юм байна. Тийм бол их тайван тайвшраад их сайхан ярилцлага боллоо гэж дүгнэж байна. Тэгээд сүүлд бол би сая Япон яваад ирлээ. Япон, Тайвань явлаа. За Тайвань хятадын асуудал нэлээд хурцтмал байгаа. Тайвань бол хятадын газар нутаг гэж хятадууд үздэг. Тайванууд бол бид өөрсдөө бол тусгаар тогтносон улс гэдэг. Тэгтээ бол Тайваныг бол одоо хөлөө зөвшөөрсөн 5 улс байдаг. Дэлхийд дээр 5 бань 6 улс байдаг. Ер нь бол дэлхийн нийт хөлөө зөвшөөрдөг. За тийм улсад би очиж үзлээ. Ямар хуу аж төрөлхийн амьдрал нь ямар хуу байдгийг энэ талаараа нэвтрүүлэг бол гаргаагүй байгаа. Монтаж нь хийгдэж байгаа. За энэ нэвтрүүлэг бол би нэг 7 сарын сүүлээр ч юм 8 сарын үеэр 50 гэсэн бодолтой байгаа. Тухайн нэвтрүүлгийг та бүхэн манай MN World гэсэн сувгаар үзээрэй. YouTube сувг байгаа. Тэгээ энэ сувг маань бол одоо 18,000 дагагчтай байгаа. Ер нь бол бусад одоо лидерүүд амар дагагчтай улсууд байдаг шүү дээ. 300, 400 мянга, 800 мянган дагагчтай YouTube сувгууд байдаг. За тэрийг бодох юм бол харьцангуй бага 20,000. Гэхдээ энэ бол багаас эхэлдэг. Энэ бол удахгүй хүч авч байх гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн үзэж явах юм бол YouTube MN World дээр ороод дагагч болоод ингэ явах юм бол маш сайхан байна. Тэгээд миний уран бүтээлийг үзсээр маш их олон нэвтрүүлгүүд байгаа. Куб байгаа. Одоо ер нь бол дэлхийн түүхийг, дэлхийн одоо болж байгаа энэ гео улс төрийн задрал, хямрал одоо дайн дажин юунаас болсон энэ түүхийг үзэх юм бол манай YouTube сувг дээр бол хангалттай материалууд байгаа. Залангуяа миний сүүлд ингээ явуулаад байгаа лайв нэвтрүүлгээр бол яг орчин үеийн өнөөдөр болж байгаа дайны нөхцөл байдал ч байдаг юм. Өнөөдрийн одоо олон улсын байдлуудыг томил өргөсөн ийм нэвтрүүлгүүд байгаа. Та бүхэнд бас сонирхолтой байж магадгүй. Тэгээ ер нь бол би оргилж өөрийн реклам болсон юм нэвтрүүлэг ийм цай юу кофе болчлоо. Тэгээ уучлаарай. Хэрвээ ихтэй үзэгч маань үнэхээр сонирхолтой миний яриа таалагдсан бол сонирхолтой бол баярлалаа. Таалагдсан бол. Одоо ер нь ойрын үед хааш явахыг төлөвлөж байна. За би
одоо хийх төлөвлөгөөнүүдээ одооноос гаргаж чад явж байгаа. Би Финляндийн засгийн газартай одооноос яриад харьцаад ингээд эхэлсэн. Финляндийн өвлийн дайн гэж байдаг. За 1939 онд болсон энэ дайны талаар 40 онд болсон энэ дайны талаар очиж сурвалжлаа. Яг тэр дайн яаж эхэлсэн? Орос тэр Финляндийн хэл хаагур хуучин байсан. Одоо ямар байдалтай болцсон? Энэ талаар яг газар дээрээс сурвалжлах гэсэн юм бодолтой байгаа. За дээрээс нь Финлянд явна. Шведийн засгийн газартаа бас яригдаад холбогдоод ингээд явж байгаа. Шведийн засгийн газартаа очиж би одоо энэ НАТОгийн шинэ гишүүн улсууд болсон Финлянд, Швед улсуудын одоо өмнөх нөхцөл байдал өнөөдөр НАТОгийн гишүүн улс болсноор ямар нөхцөл байдалтай болцсон. Энэ талаар нь сурвалжлаа, энэ талаар нь үзүүлээ. За мэдээж хэрэг очсон юм чи нөгөө би бас нэг аялал гэж нэгэн л тухайн улс оронд очиж түүхтэй ярьж байгаа юм чин тухайн улс оронд аж төрж байгаа монголчууд нь хэр байгаа гэдэг талаар өнөөгийн нөхцөл байдлыг харуулъя гэсэн байдалтайгаар бас нэг контент хийгээд байгаа нь Жио аялал гэж контент байгаа. Та бүхэн одоо YouTube дээр бас байх юм бол Жио аялал гэдэг маань бол ихэвчлэн өнөөгийн нөхцөл байдал, өнөөгийн аж амьдрал, өнөөгийн одоо улс орны хөгжил тэгээд тухайн улс оронд амьдарч байгаа монголчуудыг бас нэг жижигхэн зургасган ч гэсэн үзүүлчих гэсэн юм бодолтой байгаа. Тэгэхээр би нэг л Финлянд одоо Швед явах юм бол дижрэг тэнцээр байгаа монголчуудтай уулзаад бас одоо Жио аялал хийх санаатай байгаа. За энэ намрын бол төлөвлөгөө нэг юм гарцсан байгаа. За үйл тийш хаан дижрэг буцаагаад одоо би Колумб Латин Америк улсуудаар явах гэсэн их бодолтой байгаа. За ялангуяа бол Монголын энэ уул уурхаа буюу одоо манай энэ оюун толгойтой өрсөлдөхөц хамгийн том уул уурхаа бол Чили улсад байдаг. Чили улсын уул уурхаа одоо тэр оюун толгойгоос ижил төсөөтэй одоо бүтээгдэхүүн гаргадаг, цэс молибденүүд гаргадаг энэ уурхаа яаж ажилтдаг юм, ямархуу одоо үр ашгаа ард түмэндээ хуваарлдаг юм, яаж тэр улс орн өнөөдөр Латин Америк хамгийн их өндөр хөгжилтэй хамгийн одоо нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр өндөр улс болсон юм бэ гэдгийг харуулъя гэсэн ийм бодолтойгоор одоогоор ажиллаж байгаа. Гэхдээ энэ одоо хийгдэх ажлууд одоогоор яг хийгдсэн байгаа. Гэхдээ үзэгчтэй хүрээгүй байгаа ажлууд бол саяны Японы ажил, Японд очсон нэвтрүүлгүүд байгаа. Тэгээд Тайванаас хийсэн нэвтрүүлгүүд хүрэхэд бэлэн болох гээд байгаа. Тийм. Маш олон хүмүүс хүлээлттэй байдаг бах 20,000 гаруй даагч гэдэг бол баггүй юм тий. Тэгээд олон улсын хөгжлийн гарц ямар байгаа юм, тухайн улс орны амьдралын өнгө төрх ямар байгаа юм гэдгийг одоо урд өмнө хийжсэн нэвтрүүлгүүдээсээ бас улбаалan үзэгч хүмүүстээ хүргэсээр байгаа таны уран бүтээлд болон хийж байгаа ажилд нь амжилттай хүсье. За баярлалаа. Тэгээд UBS телевизийн үзэгч байгаа үзэгчтэй энэ өглөөний мэндийг одоо дахин хүргээд өнөөдрийнхээ ажил үйлстэй амжилт хүсье. Хүн бүхэн одоо тэмүүлэлттэй, зоригтой, урагшилж ингэж байх юм бол улс орон хөгжинэ. За улс орноо нийтээрээ бүгдээрээ хүчин цэцгэлтэй юм улс орн болох юм төлөө хүчин зүтгэе. Тэгээд сэтгүүлч танд амжилт хүсье. Маш сайхан асуулт тавьж, маш их сайхан нүрийн баясгалтай хамгийн гол нь хүн лөө харж байгаа харц гэдэг бол их чухал байдаг. Хүний харц, ялангуяа сэтгүүлч хүний харц бол тэр хүний сэтгэл дотрыг өнгөж харж чадах юм харцыг төрүүлж байх юм бол хүн итгэл өгч буцаагаад одоо сэтгэлийн одоо үерл байдаг юм уу, сэтгэлийн одоо өгөөрөө хариулж байдаг. Тэгэхээр би бол миний энэ сэтгэлээс гарч байгаа өгч гэдэг юм уу энэ асуудал чиний энэ харцтай холбоотой. Чи сайхан харцтай хүн байна. Сайхан сэтгүүлч байна. Баярлалаа. За таны ажилд амжилт хүсье. Урилга хүлээж авсанд баярлалаа. Кофе цавь ярилцлагын энэ одоо дугаарын зочин олон улсын сэтгүүлч, тоймч Эмэн Волт, за YouTube сувгийн эрхлэгч Яндан самбуугийн Батбаяр өргөдө оролцлоо. Нэвтрүүлгийн туршид хамтдаа аж бидний ярилцлагыг одоо шимтэн сонссон үзэгч та бүхэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.